альва улс орны түүх бол альва үндэсний түүх бол яг үндэснийхээ ноён нуруугаар бичигддэг юм байна. Өнөөдөр Монгол улсын хүн амын 83.8%-ийг бүрдүүлэгч халах түмний түүх бол өнөөгийн Монгол улсын түүхийн ноён нуруу болох учиртаа тэгж бичигдэнэ. За халах түмний нутаг бол Орхон, Туул, Сэлэн, Хануу, Хүнүү. Энэ нутаг бол халах түмний автотогтон буюу уугуул нутаг болно. 2234 жилийн хугацаанд өнгөрсөн хаашаач яваагүй хаанаас ирээг нь бол халах түм буюу тэдний дээдс болно. Учир нь халах түм бол Хүнүүг дээдс Хүнүүгийн хойц болохыг та бүхэндээ бид хүргэсэн. Хэл. За Сэргэлэн International Expedition Хүнүү сайн бие Лорен Турийн өгс номоо гаргасан. За энэ номноос бол энэ хэлэл Хүнүүгийн хэлэл яагаад өнөөгийн халах түмний хэлэг байна гэдгээд бид нар нотлоо. За дараагийн нэг баяртай бичиг бол үсэг бичиг байгаа. Энэ манай хамгийн анхны одоо бүтэн өгүүлбэрээр олцсон бичиг бол энэ Түрк Уйгур төрийн хадам бичээсүүд байгаа. Энэ Түрк Уйгур төрийн хадам бичээс бол зөвхөн халах түмний үг зүгээр зөвхөн халах түмний тийм ялгал, халах түмний үйл явц, халах түмний цагаар бичигдсэн байна. Тэгэхээр манай энэ тооны хукуг юм уу Түрк төрийн үеийн энэ бичээсүүдийг одоо дур мэдэн бүгднээр Түрк улсын ерөнхийлөгч бэлгэлнэ гэдэг бол энэ бол ерөөсөө утахгүй бөгөөд шинжлэх ухаанаас ангид зүйлээ. Учир нь ахаад хэлэхэд бол Түрк төрийн үеийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь бол ихэнх үедээ тэлээ байсан сүүлийн үед бол 9 онгоц болсон энэ. За түүх энэ маш чухал болно энэ. Халах түмэн Хүнүүгийн хойц халах түмний түүх бол 2234 жилийн хугацаанд он дараалал тэмдэглэсэн түүх байгаа тийм. За энэ дотор бол энэ Хүннүүд төрийг үүсгэгч за модуу за сайн бэ төрийн юу ч юм бэ нь бол энэ Хүннүүг өөртөө хураасан хүн байгаа. За Лорен төрийн Шэрэн, Түрк төрийн Төмөн, Уйгур төрийн Монжуур, Их Монгол төрийн Чингис хаан, Дадааян төрийн Батмуух, за Монгол улсын манай Богд хаан багмаа. Тэгэхээр энэ ч нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Чингис хаан Модон хоёрыг холбох боломжгүй. Энэ шаал хоёр өөр гарал үүсэлтэй хүмүүс. Мөн Шэрэн юу ч юм бэ, юу ч юм бэ Модон бол ерөөсө холбохгүй. Мөн Төмөнг Модонтой холбохгүй, тэ? Энэ төрөөрөө холбогддоггүй юм байна. Юу холбогдож байна гэхээр энэ төрийн доор энэ Түрк улсыг бүрдүүлэгч ард түмэн нь бол Хүннүү бөгөөд Хүнүүгийн хойц зүүнгийн халах түм байна. Зөвхөн энэгээр холбогдож байгаа шүү дээ. Энэ бол Сэргэлэн International Expedition-ийн их сурвалж судалж гаргасан энэ баримт. Энэ бол ерөөсөө сүхээр зогсон ч сүхэхгүй балтаар балавсан ч бүхийхгүй баттай нотлоготой баримт юм аа. За ингээд өнөөдрийнхээ нэвтрүүлгийг энэгээр дуусгая. За дараа биднес бол хүн амын 83.8%-ийг эзэлж байгаа халах түмнийг яагаад ингэ дарчихсан юм бэ? Яагаад халах түмний үүх түүхийг ярихаар жалга довны үзэл гэж боддгийм бэ? Ийм яриа хизээ үүсэн. Ямар гадны төр биднээс ийм байдалд оруулсан бэ гэдэг талаар л маш дэлгэрэнгүй та бүхэндээ хүргэнэ. Мөн дахиад хэлэхэд бид нар энэ саяны хүргэсэн материал болгон дээр л асуулт ирэх юм бол та бүхэндээ бол бид нар их сурвалжаар хариулна. Энэ удаа их сурвалж дуртахгүйгээр айлуулах материалаа хүрхийг хичээсэн. Мөн ихэнх тохиолдолд биднес бол судалгааныхаа линкийг хүргэнэ. Линк нь бэлэн байгаа. Та өөрөө уншаарай. За дараа уулзтаа баяртай.